Авижихэ эмэнгэлдэ алдараа нэзудаа цуглаарэ багшин заасан гайхан бүжгээ тэж бүгдээрээ бүжгэсгэе бүжгли хамтаа бүжиг хөөрхөн нэзудаа дага бүжээрээ. Сайн уу хүүхдүүдээ? Яасан гоё дуулж байна? Чи дуулж ирсэн үү? Яг мэдсэн юм аа. Ястай гоё дуулж хүүхдүүд байна. За бүгдээрээ босчих. Тийм, бүгдээрээ босоод аялал эхлэхээс өмнө хоорондоо танилцдаг уу? Тэгээ. Чамаа хэн гэдэг? Уудам гэдэг юм уу? Уудам хэдэн настай юм? 5 настай юм уу? Уудам ямар цэцэрлэгт сурдаг юм? За, чамаа хэн гэдэг вэ? Сондар гэдэг үү? Сондар өөрийгөө танилцуулаарай. Намайг Сандар гэдэг. Би 4 настай. Би ЭК-д хөгжилтэй цэцэрлэгт явдаг. За танилцлаа. Сондар гэдэг юм байна тийм үү? Уудам, Сондар хоёр. За, надад чамаа хэн гэдэг вэ? Төвшинбат. Төвшинбат гэдэг юм уу? За, Төвшинбат бас 4 настай юу, 5 настай юу? 5 настай. 5 уу? За. За, надад чамаа хэн гэдэг вэ? Наман бэлэг. Наман бэлэг хэдэн настай вэ? Өөрийгөө танилцуулаарай. 5 настай. За, чамаа хэн гэдэг вэ? Мама Тэмүүжин гэдэг. Би 5 настай. 5 настай хан юм тийм үү? За, чамаа хэн гэдэг вэ? Уран бэлэг. Уран бэлэг хэдэн настай вэ? 5 настай. 5 настай. За, 4 болон 5 настангуудтай хамт аялах юм байна тийм үү? Би 5 настай. 5 настай. За, сая та нар дуулаад байсан шүү дээ. Надаа авьяас үзүүлэх гээд бэлдээдсэн болов уу? Тийм үү? За, тэгвэл хөр хүүхдүүд авьяасыг үзэгдэх үү? Тэгээ. За. Оргил болтын Төвшинбат 4 настай дугуй унаж найзуудтайгаа уралдах дуртай. Том болоод дугуйн спортын тамирчин болно. Мөнх төмрийн Уудам 4 настай гэртээ байж гэрээ цэвэрлэх дуртай. Том болоод багш болно. Амарбатын Тэмүүжин 4 настай буддаг ном будах, эвлүүлдэг тоглоомоор тоглох дуртай. Том болоод цагдаа болно. Зоригт Баатрын Сондар 4 настай дуу дуулах, бүжиглэх, зураг зурах дуртай. Том болоод дуучин болно. Моломж амцын Номон бэлэг 4 настай бүжиглэх, хөдөө зугаалгаар явах дуртай. Том болоод эмч болно. Манал сүрэнгийн Уран бэлэг дугуй унах, самбингаар тоо бодох дуртай. Хамгийн дуртай тоглоом одоо морь. Ястай өөр хүүхдүүд байна. За тэгвэл бүгдээрээ аяллаа эхлэх үү? За хөвгөрөө дээр. Бүгдээрээ гүүрээр гарч үзэх үү? За тэгээ. Бүгдээрээ аяллаа эхлүүлсэн юм чинь би бинтийгээ хамтдаа байгаа болгоомжтой хацгаагаарай заа юу. За гараарай хүүхдүүдээ. Манай аймуудыг сайн ажиглаарай хүүхдүүдээ.
Хөөхөн туулаад байна. Чулуунууд байна. Хүүхдүүдээ зогсож байгаараа хамтдаа яваа шүү. Төөрчхүүдээ. Эврэхэн. Зураг миний эврэхэн. Хамтдаа яваа. Бидний мод хуглаарай гэж шүү. Битгий мод хуглаарай гэж байна те. Өө зүйтэй. Болохгүй гэж байна. Усан шивүүдийг харъя. Хүрээдэр. За, хүрээдэр найзаа. Тийм үү? Энэ ямар нэгэн шувууд та нар мэдэх үү? Мэдгүй байдаг шүү. Мэдэн усны шүү. Усны шувууд те. Ийшээгээ яваад та эдсээ туулаа шууд барьж аваадсэн те. Амьтад маань өргөж шүү хүүхдүүд модноосоо. Энэ ч аим гол. Тийм модоос амьтад өргөчүүл хэдүүлээ амтангуу болно гэж утгаар. Сандраа тусахгүй аим. За бүгд энэ өн чөлөөнд сууя. Цөмөрөө зөндөө алхсан юм чинь одоо ч хаамраа те. За тэгээ хүлэн амраагаад байгалийн сайхныг сонсоод гой гүнзгий амьс хаваад гаргаарай заа юу. За. Хамгийн гол нь ай модоо сайн сонсоорой. Зөндөө олон амьтад болон шувуу дуурдаг шүү за. За. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Шувуу. Шувуу ямар шувуу юм бол? Хар шувуу. Хар шувуу. Хар шувуу ингэж дуурд юм болов? Та харахгүй ч юм даа. Харангуй шин дуурдаг те. Харангуй шин гарч ирдэг ямар шувуу байт юм бол тэгвэл? Хар хэрэг шүү. Хар хэрэг. Хэрэг биш ээ. Хар шувуу. Үгүй ээ. Аим шувуу юм шүү. Амар шувуу юм биш үү? Хаана? Байлдаг шүү. Сайн биш ээ. За. Байлдаг шүү. За чи чимээг болчихсон юм. Хүүхдүүдийг эвгүй хөлөөрөө авдаг шувуу. Харин за юу юм бол зэрүүлээ дахиад сонсъё доо. Дахиад сонсъё доо. Ямар шувуу вэ? Мэдгүй. Аймаг самбуу. Ямар эвгүй дуурд юм бэ те? Дахиад сонсъё доо. Хүн шиг дуурд юм байна тийм үү? Энэ тэгвэл ямар амьт юм бол? Йоо. Үнэг ээ. Шувуу юм биш үү? Үнэг чи жох зүгөө дуурдаг шүү дээ. Үнэг дуурдаг. Тийм үү? Утганы ингэж авд. Шаад хийж дуурдаг шүү дээ. Чихэн шувуу. Чихэн шувуу. Чихэн шувуу гэж ямар шувуу? Хэрэм байна. Хэрэм ээ. Шувуу юм шүү. Дигдэх. Дигдэх ингэж дуурах уу? Дигдэх чинь жив гэдэг үстэй. Жижиг эмчтэн нэг нүдний том тэр юм шүү. Нүдний юм том жижигхэн юм уу? Тэр шувууны чинь нэр юу гэдэг вүлээ? Амар шувуу. Амар шувуу гэдэг юм уу? За. Тэр чинь аим шүү. За, би та нарт тэгвэл одоо зураг харуулъя заа юу. Та нар ямар шувуу гэдгийг хараад таагаарай. Нохой шувуу. Аим шувуу. Амар шувуу юу? Шанхар. Шанхар уу? За. Хүүхд маань цагаан шувуу. Цагаан шувуу байна. За, та хэд юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Ямар шувуу юм бол энэ? Ууртай шувуу юм. Ууртай шувуу. За, сонсоорой. За, сонсоорой хүүхдүүдээ. Энэ шувуу маань уйл гэдэг хүүхдүүдээ. Уйл шувуу гэж өмнө сонсож байсан уу? Үгүй. Үгүй юу? Би харж байсан. Харж байсан уу? Харж байсан. За, тэгвэл хаана харж байсан? Амтны өрөөд би бол. Амтны үрэлэн дөө. Хүүхдүүд тавьсан байна. Одонд модлаас чинь шуваас тэд одод байсан. Тийм үү? Хөөе. Би амтны өрөөд харсан. За, амтны үрэл харсан юм тийм үү? За, тэгвэл дахиад нэг зураг байна. За, энэ ямар шувуу вэ? Хар хэр. Хар хэр. Хар хэрэг. Хар хэр. Хэрэм миний шилээд үгүй. Хэрэм. Хэрэм ээ. Хэрэм биш шүү дээ хүүхдүүдээ. Хэрэм чинь нэг жижигхэн бор амтан байдаг шүү дээ. Жижиг бор амтан. Дандаа унгаад байдаг шүү дээ. Тий. Тэр чинь өмхөн өрөн баггүй юу? Хар хэр чинь нөгөө Хар бүгдээрээ хар юм уу? За, энэ тэгвэл ямар шувуу юм бол? Дигдэх юм шүү. Дигдэх юм шүү. Дигдэх юм шүү. Хүүхдүүдээ энэ шувуу шүү дээ хүүхдүүдээ яадаг гэж бодож байна. Энэ шувуу жижигхэн тач сонсож байгаарай. Жижигхэн хулгай нь огтныг шүрээ авчдаг. Би мууцгаа нөгөө шувууг хадаад ийлээ шүү. Тий, энэ шувуу чинь жижигхэн муурыг хүртэл ингээ аваа авчдаг.
Энэ шувууны нэр хүүхдүүдээ илээ гэдэг. Аха. Илээ гэж ямар сонсон нэртэй нөө. Тэг илээ гэдэг нэр илээ гэдэг амьтангийн нэрийг сонсчихсон уу? Сонсож байгаагүй юу? За тэгвэл дахиад нэг шувуу байна. Та харах уу? Харъя. За. Шанхар. Шонхор Нөгөө миний таагаад байсан. Үгүй миний нөгөө таагаад байсан. Урт ивэртэй нөгөө аим шүү байна. шар шувуу юу? Амар. Нүдний буулаа. Шар шүү байна. Надад шар шүү. Түшүүбатын зүг байна. Төвшинбатын зүг байна уу? Юм жижиг. За. Энэ хоёр зүгэл адилхан байна уу? Өөр байна. Өөр байна те. Хүүхдүүдээ та нар шар шувууг тэгвэл хаана харж исэн бэ? Би хараагүй. За. Хаана харж исэн? Би гэртээ харж байсан. Би манай гэрт байдаг. Би зурагт нэрээ харж байсан. Зурагтан дээр харж исэн үү? Нөгөө таад байдаг. Манайд байдаг гэртээ шар шувуу хийжээд юм уу? Би хараагүй. Миний хайртай шүү. Чиний хайртай шувуу юм уу? Хин гэдэг нэрийг нь Одоо юмдаг. одоо гэд юм уу? Одоо тэгвэл ямар хоол иддэг юм бол? Одоо загас иддэг. Загаас иддэг юм уу? За хүүхдүүдээ танаасаа амьддаг маань гэртээ хийжээдэг гэсэн штэ. За тэгэхээр ерөөсөө ч гэрт хийжээдэг амьтан биш байхаа шүү заа юу. Дандаа ингээд ой мод юм уу кэр талд нисч явдаг шууд байхаа нэ. Уйл нь хүрэгтэр цоохор өнгөтэй, том шарнууд махир хошуутай. Харин илгээ нь жижиг амьтад хорхоо шавж иддэг мөн л махчин шувуу байх нэ. Шар шувуу бол хөндлөн харавтар судал, өдөн чих, богинохон хошуутай. Шөнөөр явж ичээ агнадаг. Тиймээс эдгээр шувуудыг гаршуулан тижээх боломжгүй юм байна шүү хүүхдүүдээ. За бүгдээрээ яваарай охтуудаа. Охтуудаагаа төрүүлж явуулнаа. Одоо хүүд ардаас нь явна шүү. За модороо дахиад нэг сайхан тойроод аялаад. Хөөе хүүхдүүдэд зогсож тоо. Нэширтэ хүүхдүүд нэширтэ. Хүүхдүүдэд тэрийг хартаа тэр юу вэ? Монгол биш. Монгол оо. Монгол гэр. Монгол гэртээ Монгол гэрт дээр юу байна хүүхдүүдээ та нар мэдчихэж байна уу? байна. За шагаа байна. Эмээл байна. Эмээл байна. За Авдар байна. авдар байна. Утас байна. Шагаа байна. Галаасууд бас андан байна. Сандар байна. Ороо. Хаалт юм байна. За тийм ээ. За тэгвэл та нар чинь бүгдийг мэддэг юм шүү те бараг. За тэгвэл бүгдээрээ орж сууж үзэх үү? Үзье. За тэгээ. Хүүхдүүдээ энэ юу вэ? Гар биш ээ. Энэ шар өнгөтэй, улбар шар өнгөтэй зүйл. Энэ үү? Аха. Тавьдаг уу? За хоёр ширээтэй. энэ тавиурын хүүхдүүдээ эргэнэг гэж нэрлэдэг. Иргэнэг. Аха, эргэнэг. За эргэнэг дээр юу байна? Аягнууд байна. Аягнууд биш ээ. Сүү хийдэг юм байна. За сүү идэг юм чинь хүүхдүүдээ тэрийг домб гэж нэрлэдэг. Харин энэ аяг гэдэг байгаа зүйлийг чинь болохоор модон хувин гэж нэрлэдэг. Мэдэн хуваа. Модон сүүгэр чи яадаг ш. Муухай олсон сүүгэр чи гадаа өргөдөг ш. Өргөдөг тийм ээ. Тий энэнгээр өргөдөг тийм ээ. Тэгээд Сүү өргөдөг. Бурхан дөгдөг. Аха бурхан сүү өргөдөг байх нь тийм үү? Сүү За. байгаа юм. Энд чинь юу илээ хүүхдүүд юу гэж хэлэх вэ? Таны тавг. Үгүй. Домб. Дом. Аха таны тав humаа биш шүү. За би домбыг ишээгээ тавьчих. За одоо эний юу гэж хэллээ? Модон хуван. Модон хувин. Яг зүгтээ энэнгээр яадаг гэлээ? Сүүгэр энийг ингээд сүүр. За тийм ээ тийм үү. За тэгвэл 9 цацал. 9 нүдтэй цацал гэж нэрлэдэг байна. 9 нүдтэй байгаа хүүхдүүдэд тийм ээ нөө. Тийм ээ. Саар чадчих чинь нөө. 9 нүдтэй байна уу? Тийм. Энэ 9 нүдтэй хадаа. Тийм. За тэр дэшээ хард энэ юу хүүхдүүдээ? Томог. Томогоо. Мэр. Томог. Буу. За энэ зүйлийн хүүхдүүдэд тэг гэж нэрлэдэг. Тэг. Аха. Ингээ гэрээс муу мухай зүйл холуур байг гэж бэлэгдээд бэлэгдлийн гаралтай зүйл ахна. Энэ доотлих нь болохоор хүүхдүүдэд үнэг хүүхэд төрөхөд монголчууд үнэг хайчилж өгдөг. Муу юм холуур байг битээ хар дараасай гэд үнэг хайчилж өгдөг. Та нар жоохон дүүтэй юу? Дүүгүй. Би дүүтэй. За тэгвэл дүүтэй. Би дүүн. Дүүн. За тэгвэл за дүүтэй ял очиж үзээрэй. За ийм үнэг хайчилж монголчууд үнэг хайчлаад муу юм холуур байг гэж хайчилж өгдөг байна шүү. За Яастан. энэ хүүхдүүдээ юу вэ? Монгол малгай. Монгол малгай. За Гэж болохгүй.
чихэж болохгүй. За Монгол малгайтай эн чинь ноёны малгай ах нь шүү. За юу. Ноёны малгай. Аяг ийм бурхан юм л. Бурхан юм уу? Наа чи бурхан биш. За юу вэ? Наа чи Монголын хүн. Монголын хүн ээ. Монголын хүн юм алга. Монгол хүн. За байж та хүүхдүүд Монгол хүн ээ. Та нэрийг мэдэхгүй юу? За нэр нь юу яа? Монгол бос. Монгол боосоо. Монгол шүүгчээ. За сонсч хүүхдүүдээ. Тийштэй эн чинь Монголын хаан байсан хүн байхгүй Чингис хаан гэдэг нэртэй та нар мэддгүй шүү дээ. Монгол айл болгон Чингис хааныхаа зургийг хоймортой тавьдаг байхаа нь хүүхдүүдээ. Хүүхдүүдээ энэ юу вэ? Хоолны аяг. Хоолны аяга. Энэ чи аяг штэ. Тий энэ чинь аяг штэ. Энэ юу юм бол ингээ онгод юм байна. Наа чи би наасаа чи өдөөгөө санаа За энийг би наач тавьчих. Энийг хүүхдүүдээ даллахын ууд гэж нэрлэдэг шүү заа юу. Даллахын ууд дотор арвай буудаа хийж болдог байхаа. Тэгээд арвай буудааныхаа дээжийг хийдэг байхаа шүү заа. Амаагүй хийж авах. Ямар ч амаа хэмж болохгүй. За энэ юу вэ? Монгол жижиг хөлч Монгол готлол. Монгол готлон тийм ээ. Бүгдээрээ Монгол готлон бидэн тийм ээ. За ийм. за энэ шиг тавьчих. Наач жоохон өчигтэй байсан байж та. Тий. За тэгвэл хүүхдүүдээ тэр саарал өнгөтэй зүйл юу юм болоо? Гал асаадаг дотор нэг гал нөөсийг галантаа тэрийг хийдэг юм. Тэгээд хооч ханжалдаг. Бас нэг харин стас хийж болдог. Тийм үү? Энийг хүүхдүүдээ тий тулга гэж нэрлэдэг. Яха? Тулга. Тэг вэ, иргэнэг вэ, тийм үү? За тэгээд дом байна, Монгол малхай байна. Энэ юу вэ хүүхдүүдээ? Мөрний нүд хамрын зүудэг юм. Тийм, морины хамрын хазаар. Зүгтээ. Хазаар байна. Эмээлээ тэнгуудаа дүүлэх. Тий. За тэгээд имэйл байна, Чингис хааны маан зураг байна. Тэгээд автор байна, тийм үү? Монголчууд маань эртээр үеэс хүүхдүүдээ монгол гэрээг ашиглаж хэрэглэсээр ирсэн байх нь өнөө хүртэл хүүхдүүдээ монгол гэрээг ашигладаг. Яагаад вэ гэхээр монголчууд маань нүүдэлчин арт түмэн учраас монгол гэр нүүдэл суудал хийхэд маш тохиромжтой байдаг байхаа нь агаар салхи нэвтрүүлдэггүй байхаа нь ам хүн дээрээс нь авсаархан жижиггүй учраас нүүхэд маш амар байдаг байхаа нь хүүхдүүдээ. Тэгэхээр бүгдээрээ монгол гэрийн талаар мэдэж авсан уу? Мэдэж авсан тий. Одоо бүгдээрээ тоглоомын сөрөгөө орох уу? Тоглох уу? Тэгээ. За тэгээ. Найзуудаа та нар үг дамжуулж тоглож мэдэх үү? Мэдэх үү? За тэгвэл би тайлбарлах хэрэггүйгээ шууд эхлэх үү тоглоомоо. За тэгээ. Би өнөөдөр аялсан аялалтайгаа холбогдолтой үг бодож олно. Тэгээд дамжуулъя заа юу. За анхааралтай сонсоо шүү. За Тамбаг гэл. За би ингэж хэлсэн баггүй юу? Домб гүц 2 гэж хэлсэн хүүхдүүдээ. Сая бүгдээрээ домб харсан шүү дээ тийм үү? Цай агалж өгдөг, цай дотор хийдэг домб гэж ярьсан тийм үү? Харин гүц гэдэг нь бас домбтой адилхан. Гэхдээ арай ийм урт нарийнхан хүзүүтэй ахна шүү хүүхдүүдээ. Өнөөдөр надтай хамт аялсан Эко 2-ын хөгжлийн ордны хүүхдүүд байлаа. Надтай хамт аялсан баярлалаа. Баяртай.